Тэгэхээр үндсэн хуулийн цэц бол Улсын хурлын гишүүн болгонтой үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ийм дүгнэлтийг гаргасан. Тэгэхээр цэцэн шийдвэр бол эцсийн шийдвэр байна. Энэ цэцэн шийдвэр гарсантай холбоотойгоор их хурл дээр зохицуулалтын энэ асуудлыг зохицуулах 3 заалт байна. Их хурлын тухай хуулийн 9-3 дээр хэрвээ их хурлын гишүүн үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах үндэслэл болно гэсэн. Энэ заалт бол тэрээр нээлттэй байгаа. Их хурлын гишүүд энэ асуудлаар бас тодорхой хэмжээний санал хүсэлт гаргаад их хурлаар хэлцүүлэх юм бол энэ нээлттэй байж байгаа. За Улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулиар 85 дугаар зүйл 85 юу гэж хэлсэн бэ гэхээр их хурлын гишүүн үндсэн хууль зөрчсөн тохиолдолд бол зохицуулах асуудал байж байгаа. Тэгтэл яг өчигдрийн байдлаар бол үндсэн хуулийн цэц яг энэ 85 дугаар зүйл бол зүйлээр маргаан үсгсэн, иргэнээс хүсэлт ирээд маргаан үсгсэн байна. Тэгэхээр иргэнээс маргаан хүсэлт ирээд маргаан үсгсэн тохиолдолд тэр хуулийн хүчил төр зурдаа зогсдог. Тэгэхээр бид нар 85 дугаар зүйл ангаар булган төвийн асуудлыг хэлцэх боломжгүй болсон. Тэгэхээр булган төвийн хариуцлага тооцохдох асуудал одоогоор бол хэлцэх хуулийн боломжгүй болж байна гэсэн үг л дээ. 86 дугаар зүйл бол бас энэ цэцэн бас өөрөө шийдэх тухай асуудал ингэж байж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд бид нар булгантайд бол ямар нэгэн тийм хариуцлага тооцох ийм асуудал бол намынхан зүгээс орж ирээд дэд даргаас чөлөөлөх тухай асуудлыг яригдж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг зүйлийг хэлэхэд бол үндсэн хуулийн цэцээр зөрчсөн хэсгээр албан тушаалтнууд байна шүү дээ. Жишээ нь ерөнхий сайд, их хурлын дарга, их хурлын гишүүн гэж байгаа болохоос дэд дарга гэж юусоо байхгүй. Тийм учраас энэ гишүүнийхээ хувьд асуудлыг ярилцах ёстой гэсэн ийм байр суурьтай. Тэгэхээр булгантай гишүүний асуудал дээр бол үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ийм л дүгнэлт гарсан болохоос биш ийм хариуцлага тооцох тухай асуудал үндсэн хуулийн засгийн дүгнэлтээр байхгүй. Тэгэхээр маргааш бол засгийн дүгнэлтийг бас их хурлын байнгын хороо болон чуулганаар бас хилцэхгүй бас тэрний талаар шийдвэр гаргахгүй өөрөө санал хураалт явагдахгүй. Өөрөөр бол маргаашийн байнгын хороодоор бол зөвхөн үндсэн хуулийн цэцэн дүгнэлтийг хэлцээд ер нь бол үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ийм л шийдвэр санал хураалт хөөр сонсоол өнгөрнө. Энийг нь бол их хурл хүлээн зөвшөөрч чинь гэсэн. Үүнийхэн дагуу Монгол Ардын намын бүлэг миний олсноор бол булган туяад улс төрийн хариуцлага тооцож дэд даргаас нь хөцрүүлэх асуудал оруулж ирэх байна.